Hello guys. Engine vlog-ийн шинэ бичлэг тавтай морил. За. Одоо ер нь ингээд одоо та нар бас ингээд одоо комментоор ингээд асуугаагүй ч би ингээд одоо ер нь ингээд та нар бас ингээд энийг асууж магадгүй гэд тэгэл бас манай гэр бүлийнхэн ингээд нэр чи бичлэг хийх юм уу? Тэг манай найзууд бас ингээд та бичлэг хийх юм уу гэж асуугаад байсан. Тэгээд би нэрээ ингээд бодоод байсан. Ингээд хэдэн сар би бүр 3 сар ингээд бичлэг хийхгүй явсан. Одоо би бичлэг хийж өстой гэж одоо тэгэл одоо энд байна. Би сууж байна. Тэгээд одоо хэдэн асуултад хариулъя гэж бодож байна. Тэгээд ер нь бичлэг бараг тусгах. За би ингээд 3 сар постлохгүй байсан. Харин тэр үед ингээд би та нар барыг бодсон бахан энэ ингээд 3 сар юу постлохгүй хийгээд ам боллоо гэж бодсон маа. Тэгээд би 3 сарын зайн дотор би болвол ер нь болвол ингээд би хичээлээ хийсэн. Би ингээд хичээл дээр ингээд илүү фокуслоод анхаарад тэгээд юу нэг ингээд улсын шалгалт малгатаа өгөөд тэг одоо бүр ингээд 100 амарсан маа штэ. Тэг ингээд би бас ингээд энэ 3 сарын дотор би эдитлэгээ илүү сайжруулсан гэж бодож байна. Яг ингээд бичлэг эхлэх өмнө ингээд нэг зургуудад тийштэй яг ингээд тэр ингээд зургуудыг яг чамайг ингээд аруулдаг гэдэг. Би тэр зургаа ингээд юу нэг сайжруулж байгаа бас. Тэгээд би одооноос эхлээд 100 болсон юм чин хичээл амарсан юм чин би одоо илүү бичлэг хийн гэж бодож байгаа. Тэгээд ер нь ингээд ихэнх хүндээ хүмүүс ингээд надад асуудаг ахгүй юу? Чи бичлэг хийх юм уу гэж асуудаг ахгүй юу? Гэтэ ингээд би яг тийм ээ гэхээр яг ингээд миний ингээд толгойн дотор ингээд баахан юм ингээд орж ирдэг ахгүй юу? Гэтэ би баг 2-3 сар бичлэг хийгээгүй шүү дээ. Гэтэ хэлчихэд оо гэж боддог аахгүй юу. Ингээ манай найз бас ингээ бичлэг хийдэг аахгүй юу. Тэр бас ингээ надад асуусан. Ингээ чи хизээ бичлэг хийх юм бэ? Чи хизээ бичлэг хийх юм бэ? Чи одоо илүү subscribeтай болмоор амир бичлэг хийгээч гээд. Тэг би ингээ бодоод би нэрээ бичлэг өнөөдөр хийж байна. Дараагийн асуулт. За дараа нь ингээд бичлэг постлох уу? Би постлно. Тэгээд би бас ингээд одоо бараг 2 7-ны дараа эсвэл 1 7-ны дараа би болвол хайрыг бичлэг хийнэ манайха. Гэхдээ энэ ингээд бичлэг хийх болвол одоо энэ ямар бичлэг гэдгийг та нар асууж байвал энэ болвол ингээд энгийн зүйлний влог биш. Үгүй энэ болоо жоох ингээд энэ бусад бичлэгнээс ингээд илүү удаан хугацаанд ингээд хийх юм. Би болвол нэг газар явах байгаа. Тэр газар нь болвол алтартай гидэ. Тэгээд энэ алтартай газар учраас ингээд бас бичлэг хийнэ гэж бодож байна. Тэгээд би тэр газар руу явах хугацаа болоод 7 хоног. Гэхдээ би энэ 7 хоног явахдаа ер нь бас ингээд бас жоохон ингээд тэрнээс өмнө гоо ингээд цүнх мөнхтэй бэлдээд тэгээд бараг 8 хоногийн бичлэгийн цаг болно. Тэгээд одоо ингээд бодохоор би яг 8 хоног бичлэг хийх байх гэдэг нь жоохон ингээд хэцүү санагдаад байна. Гэтэ яах вэ манайхаа энэ дараагийн бичлэгтээ энэ дараагийн бичлэг хизээ гарахыг мэдмээр байвал like and subscribe хийгээрэй. Яг тийм зор одоо биш дээ. Яг тийм доор байна. Энэ бичлэгийн яг доор нь. Тэгээд манайхаа ер нь одоо бид нар 50 subscribe-ийн goal-тайгаа амар орцож байгаа заяа. Бид нар одоо бүр 36 subscriber-тэй байгаа. Хамгийн сүүлд харсан чинь эсвэл одоо багассан байж магадгүй. Гэтэ ингээд бид нар зөвхөн нэг хэдхэн
11 subscribe-ийн дараа шууд бид нар 50 subscribe-ийн goal руу очлоо. Тэгээд 50 subscriber руу очоод тэрний дараа ингээд 100 хүрээд 20 хүрээд 120 хүрээд тэгэл тэрс цаашаа бүр маш олон зүйл байна. Гэтэ эхний goal дээрээ болол 50 subscriber-аа хүрье. Тэгэхээр ийм бичлэгийг үзэж байвал дахиалаарай. Тэгээд ер нь болол дараагийн бичлэгтээ маш анхааралтай байгаарай. Яг тэгвэл дараагийн бичлэг болол маш сонирхолтой гэж бодож байна. Тэгээд жоохон ингээ уйдгартай байж магадгүй. Ер нь бас ингээд инээдтэй маш олон төрлийн юм л энэ да. Тэгэл ер нь баяртай малхаа. Баяртай.